Амралт зугаалгын аялал жуулчлал гэдэг нь хүмүүст чөлөөт цагаараа бие бялдар сэтгэл санаагаа тэнхрүүлэх амрах боломжтой газруудаар аялахыг хэлнэ. COVID-19 тахлын улмаас нийгмийн амьдралыг хязгаарлагдмал хөдөлгөөн хязгаарлалт нь хүмүүсийн зугаа цэнгэлийн зан үйлийг өөрчилж байгальтай илүү холбоо тогтоохыг эрэлхийлэхэд хүргэсэн. Үүний үр дүнд хотуудын ойр орчмын шинэ амралт зугаалгын талбайг бий болгох нь чухал болсон. Нийгмийн алслагдсан нөхцөлд хөдөө орон нутаг, хотын захын бүс нутаг нь хотын оршин суугчдын амралт сэтгцийн болон бие бялтрын эрүүл мэндийг сэргээх хэрэгцээг хангах богино хугацааны аялал жуулчлалын сонирхол татахуйц хувилбар байж болно. Амралт зугаалгын нөөц гэдэг нь олон нийтийн аялал жуулчлал, амралт зугаалга нөхөн сэргээлтийн хэрэгцээг хангах чиглэлэгдсэн байгалийн болон цаг уурын гэсэн үндсэн хоёр бүлэгт хуваагддаг бүх төрлийн нөөцийг агуулсан шинжлэх ухааны цогц ойлголтыг тусгасан байдаг. Амралт зугаалгын нөөцийн гол онцлог нь хүний оюун санааны болон бие махбодын хүчийг сэргээх, нөхөн сэргээх явдал юм. Ийм нөөцийг шууд зорилгоор тухайлбал амралт сувлын газар дүүнчлэн шууд бус зорилгоор соёл боловсрал амралт зугаалгын ашиг тусын тулд ашигладаг. Амралт зугаалгын аялал жуулчлалын төрлүүд нь далайн эргийн аялал жуулчлал, эсэрхэг эрэг дээр амрах, усанд сэлэх, далайн эргийн газруудаар аялах. Адал явдалт аялал жуулчлал, адреналинд дурлагчдын хувьд явган аялал, хадган авиралт. Эко аялал жуулчлал байгаль орчныг хамгаалах, орон нутагт үр өгөөж өгөх байгальд хариуцлагатай аялал хийх. Соёлын аялал жуулчлал түүхэн дурсгалт газар музей үзэх, уламжлалт, тоглолт үзэх. Спортын аялал жуулчлал, олимп, хөл бөмбөгийн тэмцээнд оролцох гэх мэт спортын арга хэмжээнд аялах зэрэг болно. Европ бол амралт зугаалгын аялал жуулчлал өндөр хөгжсөн бүс нутаг юм. Тэргүүлэгч орнууд нь Франц, Испани, Итали, Грек, Португал, Австри, Швейцар, Нидерланд юм.